Улаанбаатарт 16 цаг болсон байна үзэгчтэй. Зочны цаг хөтөлбөр үзэгч та бүхэнд хүрч байна. За эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлбөрийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Үнэнбаат энэ цаг мөчид манай студид ирсэн байна. Цаг загварж манай студид ирсэн танд баярлалаа. Оройн дэргээ. За баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр хамгийн түрүүнд асуух хэвээр асуулт бол хүмүүс одоо юу гэдэг эрүүл мэндийн даатгалаараа фитнес клубуудад явж болно гэсэн ийм мэдээлэл бол оны өмнө тарсан шүү дээ тий. Тэгээ одоо юу гэдэг даатгал төлөөлөдөг тэрнийхээ ашиг шимийг хүртэх нэг одоо хэлбэр нь энэ байх болно гэжээс өөрөөр хэлбэл өвдснийхаа дараа заавал даатгалынхаа үр шимийг хүртдэг бас өвдөхөөс өмнө буюу хөдөлгөөн тийм ээ. Эрүүл мэндийн одоо урьдчилан сэргийлэх зорилгоор энэ ажлыг эхлүүлээ гэжсэн. Яг даатгалаараа одоо фитнест явж явах юм бол байхгүй байгаа юм байлээ. Яагаад вэ гэдэг учир шалтгааныг эхлээд тамаа үзэгчдэд тайлбарлахгүй юу? За сайн бацгаана уу үзэгчдээ бас энэ арга мэндийг хүргэе. За тэгэхээр 2015 оны 1 сарын 29-ны өдөр манай эрүүл мэндийн даатгалын тухай хууль маань шинжлэгдсэн батлагдсан байгаа. За энэ хуулиар бол одоо яг өвчнөхийн учир эмнэлэгт ханддаг байсан энэ төрлүүд дээр нэмэгдээд одоо фитнес клуб болон одоо урьдчилан сэргийлэх үйлчилгүүдийг бол нэмж оруулсан байгаа энэ хуулиар. Тэгэхээр одоо өнгөрсөн оноос бол урьдчилан сэргийлэх үйлчилгээний багцууд маань бол хэрэгжээд эхэлсэн байж байгаа. Фитнес клубүүдийн хувьд болохоор яг энэ оноос бол хэрэгжиж эхэлнэ гэсэн одоо ийм төлөвлөгөөтэйгээр явж байгаа. Гэхдээ энэ бол эргэцэн хувьд бас нэлээд олон зохицуулалт хэрэгтэй байгаа. Яагаад гэвэл фитнес клуб маань ямар байхын өнөөдөр үн терапиуд ямар байхын тэнд мэрэгжлийн хүмүүс нь ямар ахын гэдэг одоо ийм олон шалтгааны улмаас л журмууд нь бол хилцэгтэй явж байгаа. Танай газраас журам гарах уу? Тийм, ер нь бол манай газар болон эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлагдсан. Тийм журмууд гарах хэрэгтэй. Одоо байгаа фитнес клубүүдтэй хамтарч ажиллахад яг юунд болохгүй байгаа гэсэн үг вэ? За яг журмаа бол нөгөө одоо ямар байхын ямар одоо мэрэгчлээ байхын тэр клубүүдийн ажиллаж байгаа хүмүүс маань дээрээс нь үн терапи нь бол одоохондоо хараахан тогтоож хилцэгдээд ажлын хэсэг гарцаа ажиллаж байгаа. Ямар ч гэсэн энэ ондоо багтаад эрүүл мэндийн даатгалаараа фитнес клубүүдэд явах боломжтой болохоор ажиллаж байгаа. За хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол эрүүл мэндийн даатгалыг 4%-аар төлдөг. Аж ахуйн нэгж нь 2%-ийг, за иргэн өөрөө, ажилтан өөрөө 2% гэж тийм. Энэ хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэж ойлгож байгаа. За ажил олгогч болон одоо ажилтны хооронд тэр нийгмийн даатгалын шимтгэлийнхээ 21%-аар төлдөг шүү дээ бид нар тийм ээ нийгмийн даатгал. Тэрнийхээ эрүүл мэндийн даатгалд бол 4% нь явж байгаа. Тэгэхээр цалин авж байгаа хүн өөрөө 2%, ажил олгогч байгууллага маань 2%-ийг. Тэгэхээр аж ахуй нэгж гээд хувийн нэг хэсэг байгууллага маань мөн төрийн байгууллагууд байна. Энэ бол яг адил тэгш хууль маань үйлчилж байгаа. Харин ажил хийдгүү иргэдийн хувьд бол хөдөлмөрийн хөлсний одоо доод хэмжээний 1%-аар тооцож байна шимтгэлээ төлөх хэрэгтэй байгаа. Тэгэхээр 2019 оны 1 сарын 1-ээс бол Монгол Улсын засгийн газрын баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол 320 мянган төгрөг болж өгсөн байгаа. Тэгэхээр үүнтэй уялдаад 1% гэхээр 1 сарда 3200 төгрөгийн шимтгэл төлөхөр байгаа. Энэ нь өөрөөр хэлбэл жилдээ 38400 төгрөгийн шимтгэл төлөх нэ гэж ойлгож байна. Өмнө нь болохоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоо 240 мянган төгрөг байсан. Одоо ингэ нэмэгдэхлээр зөрүү нь хэдэн төгрөг болж байгаа гэсэн үг вэ? Зөрүү нь одоо 80 мянган төгрөгийн зөрүүтэй. Жилдээ тийм. Биш ээ шүү дээ. 28400 байсан бол одоо 10 мянган төгрөгийн зөрүүтэй явж байгаа. Жилдээ. Тэ жилдээ. Жилийн одоо шимтгэлийн хурамж 38 мянган төгрөг төлөх юм байна. За хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхийг дагалдаад хуваараа одоо эрүүл мэндийн даатгал төлж байгаа хүний төлбөрийн хэмжээ ингээд нэмэгдчихлээ тий 10 мянган төгрөг. Эргээд авах үйлчилгээ нь яаж нэмэгдэж байгаа юм бэ? За яг сайжирч байгаа юм бэ тий? Төрөний хэлсэн нөгөө хууль батлагдаад одоо төрлүүд маань нэмэгдэж өгсөн байж байгаа. Жишээлбэл хор тавдрын одоо зарим үйлчилгээнүүд нэмэгдсэн. Дээрээс нь урьдчилан сэргийлэх багцууд маань нэмэгдсэн. Мөн өрх сумын одоо эрүүл мэндийн төвөр өөрчлөлөх боломжтой болж ирсэн байна. Тэгэхээр энэ төрлүүд нэмэгдэхийн зэрэгцээ бол яг одоо би шимтгэлээ төлснийхээ хариуд хэдэн төгрөгийн хөнгөлт идэх вэ гэдэг маань бол 2 сая төгрөг бол хэвээр яаж байгаа. Энэ 2 сая төгрөгөнд бол та хэвтүүлэн хэмжилж болно, амбулаторийн үйлчилгээ илгээж болно, эмийн өмнө өнгөлтөө авч болно, аршаан сувилгээд маш олон төрлийн үйлчилгээг авах боломжтой байгаа. 2 сая төгрөг гэдгээ та тодруулахгүй юу? За тэгэхээр шимтгэл төлөгч иргэн маань тийм ээ даатгалсан иргэн маань жилдээ эрүүл мэндийн даатгалын сангаас 2 сая төгрөг хүртэл одоо хөнгөлтийг эдлүүлэх боломжтой байна. Түрүүн таваас ярьжсэн одоо
хор тавдраач ч юм уу те ямар нэгэн тохиолдлоор эргээд авч байгаа тэр үйлчлэгээний нэр төрлийг олшруулсан гэж жишээлбэл ямар өвчин дээр вэ те өмнө нь ямар байсан одоо яаж өөрчлөгдөж байгаа гэсэн үг вэ? Ер нь бол хор тавдрын одоо сэтгцийн одоо жирэмсэл төрөлтэй холбоотой эмгэгүүдийг бол улсын төсвөөс буюу төр хариуцсан санхүүжилтийг одоо нэмэлгүүд рүү маань даатгалаас ерөөсөө санхүүжилт өгдөг л дээ. Хичнээн би даатгуулагч байсан ч гэсэн эмнэлгүүдтэй бол улсын төсвөөс санхүүжилт нь явдаг. Харин энэ хуулиар бол хор тавдрын болон хөнгөвчлөх эмчилгээний химийн эмчилгээний одоо энэ эмчилгээнүүдийг даатгалаас санхүүжихэр нэмэлт өөрчлөлт оруулсан байж байгаа. Тэгэхээр химийн туяанд бол одоо 66 мянган төгрөг нэг тохиолдол нь за хор тавдрын хөнгөвчлөх эмчилгээ 300 мянган төгрөг гэх чигээр ингээд тарифууд нь өөрчлөгдөж тогтоогдсон байдаг. Өмнө нь ямар байсан тарифууд вэ те? Одоо жишээлбэл та жишээ татж байгаа те 300 мянга байсан гэдэг ч юм уу. Урд нь бол нөгөө хор тавдар маань санхүүждэг байсан шүү дээ. Улсын төсвөөс явж байсан. Тэгэхээр энэ хууль хэрэгцсэнтэй холбоотой энэ төрлийн тусламжуулалтыг орж ирсэн байж байгаа. Гэхдээ тухайн хүнд одоо нэг удаа гэсэн үг 300 мянган төгрөгнийх гэдэг. Тэгээ нэг тохиолдолтой. Нэг тохиолдолд хэвтэж амжилуулахад шүү дээ. Ямар төрлийн хор тавдар гэдэг тухайсан өвчлөл заасан уу? Байхгүй аа. Ерөөсөө л хор тавдар буюу хор тавдар C гэсэн одоо олон англиар тэр онцтой өгсөн тохиолдол. За хор тавдрын тиймэр та өөр бас бусад шалтгаануудыг дотор нь задлж ярил те. Нэмэгдсэн гэдэг дээр. За өнгөрсөн оноос бол өрх сумын эрүүл мэндийн төвийн санхүүжилт бас санхүүжүүлж байгаа. Тэгэхээр хуучин бол өрх сумын эрүүл мэндийн төвөр бол нөгөө нэг иргэнээр тооцсон зардлаар улсын төсвөөс мөн адил санхүүжүүлдэг байсан. Жишээлбэл одоо Сүхбаатар дүүргийн 1-р хонд одоо 10,000 хүн оршин суудаг бол тухайн тэр иргэнд ногдсон зардлаар улсын төсвөөс нь санхүүжилтийн нөгөөд тэр өрхийн эрүүл мэндийн төв бол үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тэгвэл одоо өнгөрсөн оны 8-р сараас одоо манай эрүүл мэндийн даатгалын сангаас тэр тухайн одоо өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвөр үйлчлүүлэх 4 төрлийн одоо төрлөөр сонгон шалгаруулалт зарлаад за тэгээд энэнд бол нэг 292 байгууллага шалгарсан. Одоо өнөөдрийн байдлаар нийслэл 45 өрхийн эмнэлэг за хөдөөд нэг 200 хэдэн одоо сумд 240 сум гэх жишээт ингээд гэрээ байгуулж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ 4 төрөл дээр юу байгаа гэхээр та хөдөө суманд бол өдрийн эмчилгээ, гэрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, онцлогоо шинжилгээ гэдэг хөдөө болон нийслэлийн өрхийн эмнэлэг дээр авах боломжтой болсон байна. За энэ үйлчилгээнүүдийг авахдаа одоо жишээлбэл хуулийн тэмдэг зохицуулалт ороод өөрчлөгдөд явж байгааг мэдж байгаа учраас иргэдийн зүгээс нь бичиг баримтын бүрдүүлэлт ч юм уу өөрчлөлт орж байгаа юу? Түрүүн таны хэлсэн одоо хор тавдрын эмчилгээнд нэг удаа авахд 300 сая төгрөг гэж зарим тохиолдолд даатгуулагч өөрөөсөө гаргачаад дараа нь даатгалаас авах юм одоо дараалтаа явдаг шүү дээ. Энэ дараал яг яаж явж байна вэ? Шууд даатгалаас гарч ийн үү? Иргэн өөрөө гаргачаад дараа нь даатгалаас авч ийн үү? За даатгалын одоо ер нь үндсэн зарчим бол одоо хүн бол өөрөө урьдчилж тэр шимтгэлээ төлсөнд заавал даатгалсан байх хэрэгтэй гэж хуульчилсан байж байгаа Монгол улсын иргэн мөр. За даатгалаа төрсэн хүмүүс маань эмнэлгийн байгууллагад одоо манай гэрээ бүхий байгууллагч штэ. За их улсын эмнэлгүүд бол гэрээтэй байгаа. За хувийн зарим эмнэлгүүд гэрээтэй байгаа. Тэгэхээр гэрээ бүхий байгууллагууд дээр очисон тохиолдолд бол таны одоо тэр үйлчлүүлж байгаа нэр төрлөөс нь хамаарат эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан тэр хөнгөлтийн хувь хэмжээгээр таны тэр төлөх төлбөрөөс одоо хасч тооцож байгаа. Тэрнээс ямар нэг хэлбэрээр та мөнгө өрчилж төлчөөд эргээд даатгалаас авах гэсэн ойлголт бол байхгүй. Манайх бол шууд байгууллага руу санхүүжилтээ өгдөг. Одоо хин нэгэнд үзүүлсэн тэр төлбөрийн нэр төрөл тарифаас нь хамаарат тэгж авдаг байгаа. Тэгэхээр тухайн байгууллага мөн адилхан за энэ хүний онш тохирсон ийм төгрөгийг хөнгөлөх юм байна гэдгээ ингээд манайх руу ингэж нэхэмжилдэг байгаа. Та төрүүлжсэн жишээлбэл 45 өрхийн эмнэлэг байгаа гэж тийм хотод энэс маш олон өрхийн эмнэлэг байгаа шүү дээ. Санхүүжилтэндээ захирагдаад ингээд тоонд хязгаарлагдчихв. За ер нь бол эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд одоо ямар байгууллагыг санхүүжүүлэх юм гэдгийг тодорхой заагаад өгсөн байдаг. Хамгийн түрүүнд магадлан итгэмжлэгдсэн байх хэвээр. За тэгээд магадлан итгэмжлэгдсэн байгууллага маань сонгон шалгаруулалтанд орсон байх хэвээр. Тэгэхээр зарим нэг өрхийн эмнэлгүүд маань магадлан итгэмжлэлтэй ороогүй ийм шалтгаанаар бол түр хойшлсон байж байгаа. Тэгэхээр магадлан итгэмжлэл маань болохоор сайн дурын үндсэн дээр тухайн байгууллагын одоо сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлэлд ордог байгаа. Тэгэхээр байгууллага маань за яг энэ удаа болчих жишээтэй явж хаад ороогүй ийм шалтгаанууд байсан байна. Энэ 45 өрхийн эмнэлэг жишээлбэл одоо дүүрэг болгонд байгаа байх гэж бодож байна тийм дүүрэг болгонд. Хүртээмжийн хувьд асуугаад байна л да. Магадлан итгэмжлэгдээгүй гэхээр жишээлбэл
иргэдийн хувьд одоо тэр өрхийн эмнэлэг магадлан идэвхжлэгдсэн байна уугүй юу гэдгийг бас мэдгүй байх тохиолдол олон болов гэж бодоод байна л да. Яг нь ер нь бол одоо манайхаас үзүүлж байгаа тэр өрх сумын эрүүл мэндийн төвс үзүүлж байгаа тэр дөрвөн төрлийн үйлчилгээ гэж ярьсан тийм. Тэгэхээр тэр дөрвөн төрлийн үйлчилгээг одоо тэртээ төрх улсын төсвөөс үзүүлээд явдаг. Тэгвэл манайтай гэрээ байгуулаагүй, манайх одоо үзүүлэхгүй гэхгүйгээр нэг иргэн тооцсон нөгөө зардлаараа л мөн өрхийн эмнэлгүүд манай үзүүлж явж байгаа. Нөгөө хувьсах зардал гэж нэг хүний гэж болгодог тэр зардлын тухайд ярьж байгаа юм тийм. За, эрүүл мэндийн даатгалч бай, нийгмийн даатгалч бай одоо ажил хийж байгаа хүмүүсийн хувьд төлөөд яваад байдаг. Гэтэл зарим байгууллага нь цаашаа одоо нийгмийн даатгалтаа төлөөгүй байх тохиолдлууд бас байгаад байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо эрүүл мэндийн даатгалын үр шимийг бид байнга хүртээд авахгүй мөртлөө өөрийгөө бол ажил хийгээд тасралтгүй даатгалаа төлөөд яваад байл гэж бодоод байдаг. Гэтэл байгууллагын цаашаа төлөөгүй ч юм уу ийм тохиолдол байдаг. Манайс түлж бас тоо мэдээлэл авсан байсан нэлээд хэдэн байгууллага бас яг ийм зөрчил гаргасан байна. Тэгээд нөгөө тухайн одоо өвчтөе юу гэдэг нэг удаад нэмлэгт үзүүлэх хэрэгтэй гэхээр эрүүл мэндийн даатгалын төлөвлөгөөгүй байна гэдэг ингээд бичлэлт бол хийгдсэн тамга дарааг гэдэггүй яваад идэг ч юм уу. Үүрэг асуудлаас болоод ажилтан хохирох гээд идэг тохиолдол байдаг. Ийм тохиолдолд ер нь яах ёстой вэ? За ер нь бол нийгмийн даатгалын тухай хуульч, эрүүл мэндийн даатгалын тухай хуульч заавал одоо хүнд цалин өгч байгаа шимтгэлийн заавал одоо байгууллага маань төлсөн л байх ёстой. Тэгэхээр хуулийн хувьд заавал төлнө л гэж таалах ёстой тийм. Тэр энэ тохиолдолд ажилтан өөрөөр хэлбэл хохирох гээд байгаа учраас байгууллагатай холбоотой хариуцлагын асуудлыг эрүүл мэндийн даатгалын газраас ярьдаг уу, яаж тооцдог вэ? Манайхаас бол одоо учиргүй яг ингээд одоо танай байгууллага зүгээр яг манай харилцагч байгууллагын хувьд бол шимтгэл дээр нь бид нар бол хяналтчилгаалтаа хийдэг байгаа. Гэхдээ тийм байгууллага ер нь бол харьцангуй цөөхөн байх л гэж бодож байна. Тэгээ яг манайда тэр асуудлаар бол одоохондоо учиргүй тийм их гомдол бол гараагүй. За зарим хүмүүсийн эрүүл мэндийн даатгалыг төрөөс буюу оюутнуудыг ч юм уу те даадаг байсан шүү дээ 100%. Харин сүүлд одоо тодорхой хэмжээнд өөрсдөө бас даатгалын чимтгэл төлж байгаа сарда 3200 төгрөг гэж би буруу санааг бол энэ төгрөг төлж байгаа ба. Энэ төлөлтийн хэмжээ ер нь ямар байна вэ? Яаж эдгээр төлөх ёстой гэдэг системээ яг ойлгож ажиллаж байгаа юу? За яг оюутнуудын хувьд бол мөн адил түрүүний хэлсэн хөдөлмөрийн усны доод хэмжээний 1% төлж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас одоо сургалтын алба маань одоо тэр оюутнуудыг хариуцсан менежер маань энэ ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Дээрээс нь оюутнууд өөрсдөө одоо энэ асуудлаа ухамсарлаж би заавал даатгуулах хэрэгтэй гэдгийг мэдсэн байх хэрэгтэй. Малчтын хувьд бас ялгааг хөдөлмөрөөсний доод хэмжээний 1% гэж явж байгаа хэрэг тийм. Эдгээр хүмүүсийн одоо юу гэдэг малчид ч гэдэг юм уу, оюутнууд ч гэдэг юм уу, бүлгээр нь аваад үзвэл эрүүл мэндийн даатгалтаа хэдэн хувь нь хамрагдсан байна вэ? За ер нь бол одоо малчтын маань харьцангуй гайг байгаа. Малчтын хамрагдалт бол нэг 70 хэдэн хувьтай явж байгаа. Оюутнууд маань бас харьцангуй хангалтгүй нэлээд бага тоотой гарсан байж байгаа. Нэг 50 хэдэн хувьтай байх жишээ. Тэгэхдээ одоо Монгол улсын хэмжээний өнгөрсөн оны одоо шимтгэл төлөлтөөр бол манайх 98% гарсан байж байгаа. Тэгэхээр намар ихэнх одоо нөгөө оюутнууд маань цугулдаг учраас намар одоо ингээд төлөлтөө хийчдэг харьцангуй бас гайг учиртай. Жилээр нь бөөнд нэг хийчтэй. Тэр ямар хүмүүс яаж даатгуулах вэ гэдэг дээр манай даатгуулагчид маань одоо хэр ойлгомжтой байна вэ? Энэ харилцааг зохицуулж байгаа одоо зохицуулт нь хэр ойлгомжтой байна гэж та боддог вэ? За яг ер нь бол эрүүл мэндийн даатгалыг хүмүүс маань одоо өвдөхгүй явж байгаад яг эмнэлэгт очихоор нөгөө дэвтрийн шаардлагаар би даатгал төлөх хэрэгтэй байсан юм байна шүү дээ гэдэг ийм асуудал үүсдэг. Гэхдээ өнөөдрийн байдлаар бол харьцангуй энэ ойлголт бас сайн болцсон. Би заавал эрүүл мэндийн даатгалт одоо даатгуулах хэрэгтэй шүү гэдэг ойлголт бас харьцангуй гайг болцсон байж байгаа юм. Иргэдийн хувьд одоо жишээлбэл юу гэдэг чинь хуваараа ажил хөдөлмөр эрхэлдэг тэгсэн мөртлөө өвдгөрөө хувийн эмнэлэгт хандчихдаг. Энэ тохиолдолд заавал эрүүл мэндийн даатгал төлөөд авах шаардлага бол гэж харагдаад байна л да. Заавал төлөхийн шаардлага нь юу юм бэ? Ер нь бол хуулийн заагаад өгсөн баг. Монгол улсын иргэн бүр заавал төлнө гэж байгаа. Нөгөө талаас одоо манай хуулийн зарчим маань бол эвснаны зарчимтай явдаг. Жишээлбэл би төлчөөд одоо өвдөхгүй яваад аж болно. Тэгвэл одоо миний төлсөн энэ мөнгө шимтгэл маань эрүүл мэндийн даатгалын сан болж бүрдээд эргээд одоо тэр төр хариуцж байгаа хүмүүс одоо тэр хүмүүст маань зарлага болж гардаг байна. За эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоонд бас хамрагддаг. Буруу санааг бол одоо яг нөгөө эмэгтэйчүүдийн хөхний умаа гэдэг те хавдруудын эрт дэлрүүлгийн шинжилгээ өрхийн эмнэлгүүдээр үн төлбөргүй авж байгаа гэсэн. Одоо яг өөр ямар төрлийн үзлэг шинжилгээнүүдийг урьдчилсан байдлаар авч байна вэ?
За даатгалт урьдчилан сэргийлэх багц маань бол одоо өнгөрсөн онд бол эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор бид нар 4 төрлийн одоо багц олгоод өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол 18-аас 34 нас гэдэг одоо харьцангуй залуу нас шүү дээ. Тэгэхээр энд бол үзлэг болон бэлгийн замын халдварт өвчний одоо илрүүлэг байж байгаа. Дээрэс нь бол хэвлийн яахаа тэгээ эрентгийн зураг гэдэг. Яагаад гэвэл эрентгийн зураг одоо сүргийн өвчин маань бас нэлээд залуу хүмүүсийн дунд дэлбэг байдаг. Тэгэхээр энэ чиглэлээр нь одоо ийм багц олгож өгсөн байгаа. За хоёр дахь багц нь 35-аас 45 насны одоо ийм хүмүүс байж байгаа. Тэгэхээр энэ хүмүүст бол илүү төлхөө зүрхний одоо талын өөрчлөлтүүд эсвэл сахарын өөрчлөлт юм уу тий одоо насныхын онцлогоос хамаарат энэ өөрчлөлтүүдийг төрлөөр нь судалж өгсөн байж байгаа. За мөн 65-аас дээш нас гэдэг байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар юуг байх вэхээр голцоо нөө хор тавдрынхаа чиглэл рүү ингээд орсон. Эсвэл нүдний уг одоо хараа ихэнх нь моддог шүү дээ. Тэгэхээр нүдний одоо уг дурандах нүдний эмчийн үзлэг гэх тэгэхээр ингэж оруулж ирсэн байж байгаа. Энэ үндэслэг шинжилгээнүүд хаана өгдөж байна? Ер нь бол одоо аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг мөн хувийн эмнэлгүүд дээр явагдаж байгаа. Гэрээ бүхий мөн гэрээ байгуулсан байж байгаа. Нэр цохол юу баха хувийн эмнэлэг гэхээр? За хувийн нэлээд олон эмнэлэг байж байгаа шүү. Тэгэхээр одоо том эмнэлгүүд байж байна. Ер нь зөндөө эмнэлэг байгаа даа. Тэдгээр эмнэлгийн жагсаалтыг ч юм уу танай газар вебсайтаар манай вебсайт руу ороод харахад бол болно. За үзлэгтээ ороод урьдчилан сэргийлэх үзлэгтээ орчлоо гэж бодъё те. Хариу ямар байдлаар гарч ийн вэ? Хариу янз бүр гарснаас одоо болоод юу гэдэг эрт илрүүлэг бол тухайн өвчнийг л одоо эрт таслан зогсоож газар ахуулахгүй байх зорилготой байгаад байгаа шүү дээ те. Энэ тал дээр эргээд яаж уялдаатай даатгуулагч ажиллаж байгаа вэ? За нийгэмд одоо урьдчилан сэргийлэх үзлэгээр ямар нэгэн эмгэг өөрчлөлтөй гарах юм бол нөгөө өвчлөл рүүгээ шилжээд эмчилгээнд орох одоо тэр процесс маань мөн ялгаагүй эрүүл мэндийн даатгалынхаа сангаас санхүүж явахаар ингэж тооцоологдсон байдаг. Энэ жил жишээлбэл та түрүү хэлжсэн одоо хор тавдар дээр ч гэдэг юм уу тодорхой хэмжээнд одоо юу гэдэг урд нь эрүүл мэндийн даатгалаас ерөөс огт гардаггүй байсан бол одоо л гардаг болсон гэж энэ чагсаалт ер нь хэр өргөжих төлөвтэй байгаа. Ялангуяа өвчлүүд бол нэмэгдээд л ингэж байгаа шүү дээ тийм манай. За яг одоогийн байдлаар бол нэмнэ гэсэн юу байхгүй байгаа. Гэхдээ ер нь манай эрүүл мэндийн даатгал эрүүл мэндийн яамны бодлого маань бол хүмүүсээ өвдсөн хойно биш тийм ээ. Болохоор өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх тэр чиглэл рүүгээ илүү төлөв анхаарья гэсэн юм бодлого зарчимтайгаар явж байгаа. Зарчмаа хэрэгжүүлэхийн тулд жишээлбэл ямар хөө ажлууд хийж байна вэ? Та бүхэн ярианыхаа ихэнд фитнесийн талаар цогцолтоод өнгөрсөн тийм. Одоо бол энэ жилээс бол тэр фитнес орчхор хүмүүс маань хөдөлгөөн ямар чухал юм те одоо хөдөлснөөрөө бид нэр одоо ямар өвчнөөс урьдчилан сэргийлэх ингээд энэ илүү их мэдээлэлтэй болж ач холбогдол өгнө гэж бодож байгаа. Одоо ялангуяа нөө хотчлт суурьшилт одоо бүр идэвчээрээ нэг байшингаас нөгөө байшинд очиж суучдаг ч гэдэг юм уу ажлын намцаг компьютер хаард ингээд суучдаг ч гэдэг юм уу тэгээд мэдээд байгаа мөртлөө энэ амьдралынхаа хэвнэлийг бас өөрчлөх гэж тэдэнд бас эрүүл мэндийн даатгал нь бас нэлээд оролцоотой байх хэрэгтэй байх гэж бодоод байна. Тэгэл яах вэ? Тэр хөдөлгөөний татгалаас сэргийлж байна те. Шалан төрлийн ач холбогдолтойгоо. За цаг зав гаргаж манай студид ирсэн танд баярлалаа. За бид өнөөдөр бас эрүүл мэндийн даатгалтай холбоотой сэдвээр студид ирсэн зочинтойгоо ярилцлаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлбөрийн хяналттай хэлтсийн мэргэжилт Үнэнбат манай студид ирж ажиллаа. За өөрөөр хэлбэл бид бас ярианыхаа ихэнд хэлсэн. За манай телевизоос нэг хэсэг хүмүүс асуусан фитнесээр бид нар одоо хизээ эрүүл мэндийн даатгалтай фитнест явж болох бай те эрүүл мэндийн даатгал төлдөг мөртлөө фитнес дөөн төлбөргүй авна гэжсэн ямар фитнесүүд байгаа юм бэ гэж бас их асууж байсан. Энэ асуултанд хариуллаа. Зам дээрээс нь хөдөлмөрийн өсний доод хэмжээ бас он гарснаас хойш нэмэгдсэнтэй холбогдуулаад үүнийг дагалдаж за эрүүл мэндийн даатгалыг хуваарай төлөгчдийн хураамж жилд нэмэгдсэн байгаа 38400 төгрөг болсон. За үүний учир шалтгаан чухам юу байсан юм? За бид яагаад заавал эрүүл мэндийн даатгалыг төлөх ёстой юм бэ гэх мэтчлэн цаг үеийн асуудлаар студид ирсэн зочин маань үзэгч та бүхэнтэй ярилцлаа. Хамт байсан танд баярлалаа.